20 дугаар өдөр Повонха Гигенбер хотол өдөөлтийг хэрхэн засах тухай товчлол хураасан болоо. Тэрээр Эрдмийн их эрдний хурангугаас өнгөрсөн ирээдүй өдгөөгийн ялгуусад бүхэн чандад хүрэх мөрөөр зорчсноос бусад бус юм химээх тэргүүтнийг татан зохиовоо. 3 цагийн бурхтууд ямар замаар заларсан юм бэ гэвэл 6 бэлэг пирамидын явдлаас бусад судар тарны мөрөөр бус юм аа. Чингээд Повонха Гигенбер энэ адилын мөрийг гол их номлолд ямар мэт заасан тухай тайлбарлан зохиосон буй за. Мөн тэрээр урдийн газрын хувааруудын тоог татан зохиосноор муу нөхцөлийг хэрхэн бодийн мөр дор уруулах талаар номлосон ажгүй. Түүнчлэн нэгэн насандаа анхааран авлагыг хуйлруулснаар хэрхэн хэрэгжүүлэх тухай дахин номлон зохиосон болоо. Үүгээр бодийн дээд сэтгэлийг үүсгэх ёсыг одуулснаар үргэлжлүүлэх нь бодийн сэтгэлийн зан үйлийн дагуу үүсгэх юм а. Үүний тухай Библиэр сүүлд номлох тул одоо төр орхих буй за. Хэрвээ таагаа бодийн сэтгэл үгүй аваас Бурхны утгыг олохыг горилсноор махаа мутаар зогчин төв үзэл үүсгэлийн болон төгсгөлийн зэргийг хичнээн дадуулсан ч Бурхны утагт өчүүхэн ойртохгүй. Тэгч байтугай их хүлэгний үүдээр ч орохгүй. Тиймээс бүгдээрээ бодийн сэтгэлийг анхааран авч үлдэх хэрэгтэй юм. Бурхад хамгийн айлдагчийн бэлэг бэлгүүнээр өдий төдий галвыг болгоос нь ч үүнээс илүү арга хийгээд бусад мөргийг болгоогоогүй юм аа. Бодийн сэтгэлийг үүсгэснээр түүний явдалд хэрхэн суралцах ёсон. Тэр мэт бодийн сэтгэлийг үүсгэснээр дараа үлгэрлээс хэрвээ та бүхэн энэтхэг одох гэмээн замдаа гарахгүй бол тэнд очихгүй мэт сэтгэлийг түүнийг үүсгэх төдийгөөр хангалтгүй шүү дээ. Тиймээс түүний явдалд суралцах ёстой. Тэгээд ч Бурхны номын дүрсний хоёр лагшин олохын тухайд буян хийгээд бэлэг бэлгүүний хоёр чуулганыг хослон баримтлуулж хураах хэрэгтэй юм аа. Тиймээс арга бэлэг хоёрыг ижилсүүлснээр суралцах ёстой юм. Хэрвээ ялгуусны явдлыг хураах ахвал арга бэлэг хоёр дор хураах болоо. Харин түүний арга нь эхний 5 бэлэг пирамид юм. Бэлэг нь сүүлийн үлэмж үзэхийн бэлэг пирамид дор хурах буй за. Бодийн сэтгэлийг үүсгэснээр ялгуусны хөвгүүний явдал дор хэрхэн суралцах ёсон. Үүнд 2 хэсэгтэй. Өөрийн үндсийг боловсруулахын тухайд 6 бэлэг пирамид дор хэрхэн суралцах ёсон. Бусдын үндсийг боловсруулах бодиттой 4 хурангууд дор хэрхэн суралцах ёсон. Үүний нэгдүгээрт өөрийн үндсийг боловсруулахын тухайд 6 бэлэг пирамид дор хэрхэн суралцах ёсон нь 3 хэсэгтэй. Ялгуусны хөвгүүн ерөнхий явдал дор суралцах ёсон. Ялангуяа сүүлийн 2 бэлэг пирамид дор суралцах ёсон. 3-т нь очир хүлгэн дор хэрхэн суралцах ёсон. Ялгуусны хөвгүүн ерөнхий явдалдаа суралцах ёсон нь 6 хэсэгтэй. Өглөг, санвар, тэсвэр, хичээнгүй, самади, бэлгүүн. Өглөгийн бэлэг пирамид нь бие, төгс эдлэл, буйны үндэс сэлтсээ өгөхийг хүсэх сэтгэл нь өглөгийн мөн чанар болоо. Үүнд 3 төрлийн өглөг бий. Эд таварын өглөг. Энэ төрлийн өглөгийн дээд хэмжээ нь биеэ өгөх, доод хэмжээ нь ганц атга замбай гурил өгөх буй за. Хэрвээ та бүхэн өглөг өгөхгүй болбоос урд эсвэрэ хурмаст хүрдэн орчуулагч хаанд төрхийн үест цог учрал агуу ихийг эрхшээж байсан шүү дээ гэж санах хэрэгтэй. Гэсэн хэдий ч тэдгээр шүтээнүүдийнхээ шимийг авч чадаагүй тул өдгөө ийм хөөрхийлөлтөй байдалд орсон байна шүү дээ. Басгүй та бүхэн хариу болон тийм боловсролыг горилохгүйгээр өгөх хэрэгтэй. Хоосон гуйрамж тэргүүтэн хийгээд өт шоргоолжинд бодийн сэтгэлийг үзүүлэхийн үүднээс ганц өмөх идээ хийгээд замбайн талах төдий өгөх нь өглөгийн пирамидын анхааран авлага ба ялгуусны хөвгүүний явдалд одох болмоо. Тэгээд ч үр нь өчүүхэн байхгүй тул ямарваа өглгийнхөө орныг гялайлгах ёстой.
Бид чинь жухаг дээд 3 доор өргөл хүндлэлийг агуу ихээр өргөхийн үед бид чухам мундаг байна шүү хэмээснээр омог дээрэнгүү сэтгэлийг төрүүлдэг. Энэ нь ариун өглөг биш юм аа. Мөн өгснийхөө араас хитрхи ихийг өгсөн байна гэдэг юм уу? Эсвэл буруу хүнд өгсөн байна хэмээснээр гимшиж болохгүй юм. Өглөг өгөхдөө ихэн адаг хоёрт амьтны тусын тулд өгье. Хэмээснээр хотол өдөөлтөө засаханд буй за. Басгүй та бүхэн ерөөлийг хүчтэй хатуу тайлбах ёстой. Өглөгч нь ихч бай, багч бай, олз хүндлэл тэргүүтэн өөрийн тусыг горилох хэрэггүй хэмээн зарлигалсан болоо. Номын өглөг. Энэхүү өглөг нь сонсогчийн хүсэлтийн дагуу туслах сэтгэлээр ганц бадаг номыг заахаас дээш шавьдаа судар номыг хэрхэн унших талаар зааж өгөх нь номын өглөг болмоо. Тиймийн тулд лам хэмээгдснээр өндөр сэнти дээрээс ном номлох алба үгүй болоо. Номын өглөг нь бусад өглөгөөс дээд юм аа. Басгүй та бүхэн ном цээжилж судлахын цагт өөрийнхөө эргэн тойронд цагаан зүгийн тэнгэр хийгээд хамаг амтнд хүрээлүүлэнхэн байгаа мэтэр номыг сонирдуулж үлдэх ахуул номын өглөг дор одох юм. Номын дууг хорхоор шавьж тэргүүтэн сонссноор үндэстэй авьяас агуулдаг тул хичнээн тустайг хэлхийн арга үгүй юм. Тиймээс өглөгийн эзнийхээ дэргэд эрхэм зарилгийг унших үед түүнчлэн санах хэрэгтэй. Мөн та бүхэн айлд залагдан гүрэмт ором үйлдэхийн цагт хянуур байх ёстой юм. Учир нь үзүүлэгчийн нэгэн насанд бурхны хутгийг олох аргыг заасан нууц тарины зарилгийг олз хүндлэл эд таварын тухайд худалдах болно гэсэн үг шүү дээ. Энэ нь хааныг сэнтигээс нь буулгаснаар хог цэвэрлүүлэх лүгэ адил тул хотол өдөөлтөө цэвэр байлгах хэрэгтэй юм. Ер нь номын өглөг нь албан ёсоор ном заахаас гадна яриа хөрөлдөөн тэргүүтэн шууд бусаар номыг хөтлөх аргыг үйлдсэн ч номын өглөг дор одох юм аа. Машид гаргагчид номын өглөгийг эрхэмлэж үлдэхийн зэрэгцээ боломжтой бол эд таварын өглөгийг ч мөн үлдэх хэрэгтэй юм. Гэвч машид гаргагчид дор гадаамбын гівс шарава бэр бибээр та нарт өглөгийн тус эрдмийг өгүүлж үлдэхгүй харин өвөрчлөн барихын гин мэрүүг өгүүлж үлдээ хэмээжээ. Аимшиггүй өглөг. Энэхүү төрлийн өглөг нь бусдыг шорон гиндангаас суллах, усанд живж буй хүний амийг аврах, зуны халуун буюу өвлийн хүүтэнд хорхоо шавьжийг аврах тэргүүтэн нь бас аимшиггүй өглөгт тооцогддог. Аимшиггүй өглөг нь алс холын зүйл биш шүү дээ. Үүнийг та бүхэн биед чинь буй бөөсөнд хүртэл үйлдэх боломжтой юм. Хорхоог усны аюулаас аврах нь ердөө гараа хөдлөх төдий тул хялбар болоо. Оюун судлахыг анхааран авахд энэхүү үеэд зоригдол нь өглөгийн анхаарал авлага юм аа. Өглөгийн пирамидын эрхмийг бодисадвын явдалд орохоос дурдвал хэрвээ амьтны хоосрлыг арилгаснаар өглөгийн пирамидыг гүйцээх гэмээр өдгөөч амьтад өлсөх тул урдын бурхад энэхүү пирамидыг яахан төгсгөх хэмээсэн мэд. Зөвхөн амьтны хоосрлыг барах төдийгөөр өглөгийн пирамидыг төгсгөх бос юм аа. Хэдийгээр шарвааг буртыг бууд архаагдууд харам үгүйч энэхүү пирамид тэдэнд үгүй болоо. Бодисадвын явдалд орохоогоос байгаа бүгдээ үр сэлцтэй нь төрлөختөн бүгдэд өгөх сэтгэлийг өглөгийн пирамид хэмээсэн тул тиймээс тэр сэтгэлд харгалзамгүйгээр өглөгийн тус эрдэм гин эрүүгийн санахын үүднээс өөрийнхөө бие төгс-идлэл буйныхаа үндсийг харамгүйгээр жин зүрхнээсээ үр сэлцтэй нь бусдад өгөхийн оюуны дадлыг огоо төгсгөхийн өглөгийн пирамид хэмээн зарлигалсан юм. Тийм учраас өгөхийн сэтгэлийг арвижуулах нь дээд анс юм аа. Хэрвээ танаас нэгэн гуйранч номын 3 өмсгөлийг нь гуйх аваас тэр даруй түүнийг өгөх ёстой юу? Хэмээн лавлан шийдэх хэрэгтэй. Тэгээд ч дадлага дор харгалздаг тул бага өглөгийн дараалан судалснаар эцэстээ биеэж өгөх чадвартай болдог учиртай. Тийм учраас та бүхэн дадлагатай болох хүртлээр өгөх сэтгэлээ арвижуулаарай. Бид бүхэн өөхөх үедээ ганц ч болов эд таваараа аваад явчихгүй бөгөөд бие цогцсмон шамшаагдан одох тэргүүтэн мөнх бусын ёсыг санах хэрэгтэй. Түүнчлэн та бүхэн эд хөрөнгөө бусдад үнэн зүрхнээсээ гэрээслэн үлдээх нь зүй. Хэрвээ хувраг
хүний тогтоосон хэмжээний илүү эд таваартай байхаа болбоос өөрлөгөө барилдсан уналт тэргүүтнийг ердөө бага зэргийг нь гаргаж магадгүй юм. Энэ өглөгийг анхааран авлага юм аа. Гэвч зөвхөн бодол төдийгөөр хангалтгүй агаад бүхний аль шатгаараа өгөх хэрэгтэй. Тийм учраас та бүхэн гуйрамчдад аль шатгаараа өгөх ёстой. Гэсэн хэдий ч буруу амжиргаагаар бүтээсэн эд таваараа бусдад өгөх нь буруу юм аа. Ерөнхийдөө эхний 3 бэлэг пирамид болбоос гэргитний гарын авлагын эрхэм мөн болоо. Өглөг тэргүүтний 3 номыг ихэвчлэн гэргитний хэмээн бурхан шаасан юм гэж зарлиглжээ. Өгөх сэтгэлээ аривжуулаагүй болон бүрэн дадаагүй үедээ биеэ өгч болохгүй. Бодисодвын явдал орхуугаас зарлигласан мэд, хожимын ногооны цутанг өгөх мэд хялбар болохын цагт өгч болох хэмээн айлдсан юм. Өгч болохгүй зүйлс нь хураг хүн 3 номын хувцаа бусдад өгөх, цаашид гаргагчдад үдээс хойш бинвад өргөх, бярман тэргүүтэн ариун хүмүүст сонгон сармис гих мэтийн бузар хоол өгөх, мөн үнэр болж муудсан хоол хүнсийг өгөх, номоос ирсэн хүмүүст ном судар өгөх, амиа хорлохоор завдаж буй хүмүүст хор болон мис өгөх болоо. Мөн та бүхэн сав бус хүмүүст нууц тарны номыг заах, шажин амьтанд магадтай хорлол учруулах ялтныг хууль цаазаас илтрүүлэх нь буруу өглөг юм аа. Дээрх орон цаг өглөгийн эд зүйлс тэргүүтэн үүднээс хоригдохун болсон өглөгийг үйлдэж болохгүй. Өглөгийн үйлдэл нь үргүй болоо хэмээх нь буруу үзэл шүү. Мөн ганц амьтны тухайд бусад олон амьтдыг хөсөр орхих нь өчүүхэн ч тус болмоо. Амьтнаар улаа өргөх, бусдыг басамжлан доромжлох, мөчөөрхөн өрсөлдөх, омог дээрэнгүй сэтгэлтэй байх, алдар нэрийг хүсэмжлэх, мятрах, гимших, алагчлах тэргүүтний хэр буртгийг халдаалгүй өглөг дор суралцах хэрэгтэй. Басгүй суралцахын хурангуугаас биеэ өгөх сэтгэлийг аривжуулах, биеэ өгөх нь болох хүртэл харшлах шалтгааныг биеэ хамгаалах нүглээр халдаалгүй ариун байлгах ёстой. Энэ нь өгөх, хамгаалах, ариун байлгах 3 бүлгөө. Мөн хойд төрлийн тийм боловсролын 8 эрдэм төгөлдөр бие шүтээний угийг дахин бүтээх нь аривжуулах бөгөөд дээрх 3-тай нийлээд 4 болно. Түүнчлэн төгс эдлэлийг өгөх болон өгөх сэтгэлийг аривжуулах, бусдын өглөг дор ялгамжаатай орон болох хүртлээр биеэ сахих, буруу амжиргаа хийгээд хилэнцээр халдаалгүйгээр биеэ ариун байлгах, хожим төгс эдлэлийг гаргахын тухайд өглөгийн бүтээснээр аривжуулах 4 гэж бас болно. Мөн та бүхэн буйнаа амьтанд чин зүрхнээсээ өгөх, уураар дарахгүйгээр сахих, энэ нь насны амгаланг чухалчлах хийгээд зөвхөн хойтын муу заяаны төрлийг буцаах төдийхөн өөрийн тусыг сансан хэр буртагтай хотол өдөөлтөөр халдаахгүйгээр ариун байлгах, даган байсгах, аривжуулах 4 гэж болно. Тэр мэд 4 төрлийн 4 доор суралцах хэрэгтэй. Санварын бэлэг пирамид. Бодисодвын явдалд орхуугаас төвчих сэтгэлийг олох гэмээн санварын бэлэг пирамид хэмээн зохиосон бүлгөө. Сэтгэлийг суур сэтэлцтэй буцааснаар төвчих сэтгэлийг үлдэх бөгөөд үүний дадлыг огоот гүйцэтгэх ахуйд санваартан бэлэг пирамид болмоо. Үүнд 3 төрлийн санвар бий. Гэмт явдлыг халдаахгүй байх санвар. Энэ нь 3 төрлийн санвар руугаа адил болоо. Мөрийн зулаас ангид тонилохын 7 төрлийн санварыг үргэлжид сахигч нугууд бодисодвын санварыг хүртээхээс бусад бээр хүртэл ховь үгүй болоо хэмээсэн нь бодисодвын санварыг авахын тулд ангид тонилохын санварыг авсан байх шаардлагатай. Түүнчлэн тарнын үйст тарныг бүтээх шүтээн нь гэлэнгийн дээд байх шаардлагатай хэмээн зарлигласан болоо. Гэсэн хэдий ч гэлэнг бодисодвын суртгаалыг суралцах хамгийн дээд шүтээн хэмээн таалсан болохоор яг тийм байх албагүй. Яагаад гэвэл бодисодвын санвар дор суралцах шүтээн болсон тэнгэр л ус бас бий шүү дээ. Тэгвэл энэ тохиолдолд та бүхэн яах ёстой юм бэ? Та бүхэн бодисодва санвар дор суралцах үед мөн ангид тонилохын санвар хийгээд твчил бомтлын шагшаабад хэмээх танин барих ёстой. Хэрвээ та бүхэн ангид тонилохын санвар үгүй ахвал 10 хар нүглийг твчил бомтлын санварыг авах хэрэгтэй.
чухамдаа бодисодвын үндэст буюу бодисодвын санваар нь 10 хар нүглийг төвчих санваар хийгээд ангид тонилохын санваараас мөн чанарын хувьд тусдаа юм хэмээн зарлигласан буйзаа. Буян номыг хураах санваар. Энэхүү санваар нь бодисодвын суртгаал суралцахын зэрэгцээ ялгамжаатай оронд мөргөх, дахил өргөх, өргөл хүндлэлийг үзүүлэх, мөн сонсохгүй, санахгүй, бясалгахгүйг бүтээх болоо. Ном номлож сонсож үйлдэх тэргүүтэн 3 үдний буйны ажил үйлдвэрт хичээх дор өөр хийгээд өрөөлийн үндсийг боловсруулж үйлдвээс 6 бэлэг пирамидын явдал мөн юм аа. Ялгуусны хөвгүүний хамаг явдал 3 төрлийн санваар дор хурах болоо. Ерөнхийдөө мөрийн зэрэг бүхэн 3 төрлийн санваарыг ариужуулахын тухайд чиглэсэн бүлгөө. Амьтанд туслах санваар. Энэ нь шавийг хураах 4 хураангуй явдал юм аа. Үүнд тусыг үлдэх юм. Бусдын ажилд болон зовлонтой амьтанд туслах. Арга дор сохорсон нугуудад туслах. Тус хүргэснээр туслах. Аюулд нэрвэгдсэн нэгүүдэд туслах. Гаслангаас нэрвэгсдэд нэгүүдэд туслах. Хоосорсон нугуудад туслах. Орон гэргүүнүүдэд туслах. Оюун зохиолдохыг хүсэгч нэгүүдэд туслах. Үнэн мөрд оршихыг хүсэгч нэгүүдэд туслах. Буруу мөрд орсон нугуудад туслах. Рид хувилгаанаар туслах тэргүүтэн 11 төрлийн тус хэрэг буй. Бид бүхэн тэдгээрийн дотроос рид хувилгаанаар туслахаас бусад 10 төрлийн тусыг үйлдэж чаднаа. Товчлбоос бусдын тусыг санах хотол өдөөлтөөр үйлдэх 3 үдний ажил үйлдвэр нь энэхүү төрлийн шагшаа бодод хамаарх болно. Тийм учраас ангид тонилохын санваарыг аваагүй ч 10 хар нүглийг төвчих санваар тэргүүтэнд суралцах ёстой. Та бүхэн өөрийнхөө үндсийг боловсруулахын тухайд 6 бэлэг пирамид суралцсанаар бусдад туслахын явдалд суралцах нь 3 төрлийн санваард суралцах ёсон мөн болоо. Тэсвэрийн бэлэг пирамид. Тэсвэрийн мөн чанар нь хорлол хийгээд зовлон сэтгэл хямрахгүй орших юм аа. Бодисодын явдалд орохугаас хэрцгий амьтад огторгүй мэт тул тэдгээрийг огоот дарж баршгүй юм. Гагц урин сэтгэлээ дарах гэмээн тэдгээр бүгдийг дарсантай адил болмой хэмээн зарлигласан мэт. Уурыг тэсвэрээр дардаг учиртай. Хэрвээ уурыг дарахгүй аваас их хүнд гмийг авчрах буйзаа. Шавал хабер уур адлын хилэнц гэж үгүй. Тэсвэр адлын хатуужил гэж үгүй хэмээн зарлигласан аж. Үүнд 3 төрлийн тэсвэр бий. Бусдад хорлох үед хүлцэх тэсвэр. Энэ нь дайсан тэргүүтэн бусад таныг хорлох үед уурлахгүйгээр тэсэх дадлага юм. Тэгээд ч уур нь хамаг нүглийн дундаас хамгийн хүчээр гимээ эрүүтэй хэмээн мэдэх хэрэгтэй. Та бүхэн уурлах бүрдээ 1000 галвын буйны үндсийг сүйтгэдэг хэмээн зарлигласан тул гмийг нь мэдснээр цаг үргэлжид тэсвэрийг дадуулах дор хичээлийг үүсгэх хэрэгтэй. Ер нь та бүхэн чухам хэн бодисодва юм бэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Хэрвээ та бүхэн түүнд уурлах гэмээр таны бодийн сэтгэлийг багчуулав 100 галвын буйнаас сүйтгэх болоо. Хэрвээ та бодисодва биш атлаа бодисодвад уурлах ахвал 1000 галвын буйнаа дарах юм. Үүний гим эрүүг төв үзэл орохоо хийгээд бодисодвын явдалд ороход зарлигласан байдаг. Тийм учраас та бүхэн тэсвэрийг шүтэх хэрэгтэй. Тэгээд ч уурлахаасаа өмнө шүтэх ёстой. Нэгэнт уурлахул тэсвэрийг шүтгэд оройтох болно. Гим эрүүг нь санснаар тэсвэрийг нь дадуулах хэрэгтэй. Хэрвээ та бүхэн хүлцэхгүй бол өөр хийгээд өрөөлд зовлон учруулах болмоо. Мөн бусдад зовлон учруулад цогсохгүй уурын эрхэнд амиаж хорлох тохиолдол бишгүй л байдаг. Түүнчлэн уурын эрхээр өдий төдий дайсныг бий болгодог юм. Мэдээж тэр бүгд чинь үнэн л дээ. Хэдийгээр тийм боловч уурын орон өдий төдий байхад яахан дэсвэрлэж чадах билээ дээ гэж бодох л доо. Тэгвэл бодисодвын явдалд орохугаас ингэж дурджээ. Хамаг газар дэлхийг ширээр ширлэх тэр хэмжээний шир хаанаас олдох л зөвхөн гутлынхаа улыг ширлэх аваас газар дэлхийг ширлсэн лүгэ адил тийм л эрдэм буй гэж зарлигласан мэт. Бүхэн хамаг дайснаа номготгож чадах болов да хэмээн шинжлээрэй. Тэгвэл хамаг амтан хязгааргүй тул дайснаа номготгож барах цаг гэж хаанаас байх вэ дээ? Хэрв таавай уураа номготгохоос
ганц ч гэсэн дайсан үгүй болох тул хамаг дайснаа номготгосон лугай адил болмой. Нэгэнтэл та бүхэн дэсвэрийн мөн чанар хийгээд түүний ялгаа мөн уурын гим тэргүүтнийг үнэхээр мэдэж авах юм бол бүхэл биеэ дахиж уураар цухалдуулахгүй болно. Урд нэгэн шав улгаачийг зодож жанчиж байхын цагт багш нь дундуур нь орж салгахыг оролдсон ч чадахгүй байсан тул шавийнхаа хамрыг 7 ур хуруугаар сөхөж тэсвэр хэмээн зарлигалсан. Даруй тэрэ тэсвэрийг дурдан сансан гэдэг. Хэдийгээр уурлаж бахарцсан ч гаднах өнгөн дээрээ тэсвэрлэх дүрэн байдлыг эсгэх нь хэрэгтэй гэж үү? Тэсвэрлэх нь эхэндээ бэрх төдийч оюунаас судаснаар дадуулах аваас тэсвэрийг дадуулах нь хялбар болдог. Хорлол учруулж буй хүнээс өөдөөс нь уурлахгүй байх учир шалтгаанууд бий. Үлгэрлвээс хэрвээ хэн нэгэн таны толгой дээр бэрээгээр дэлсэх аваас дэлсэн хүнд уурлах нь зохисгүй юм хэмээн санаарай. Яагаад гэвэл бодиттой өвдөлтийг үүсгэсэн нь бэрээ тул бэрээнд уурлах нь зүй. Гэвч бэрээ нь өөрийн ирэхгүй шүү дээ гэж санах хэрэгтэй. Мөн таныг дэлсэн хүн ч бас өөрийн ирэхгүй юм. Учир нь тэрээр Нисванисын эрхэнд таныг зогсон тул түүнд ч бас уурлах хэрэггүй. Тиймээс түүний Нисванис л уурлах хэрэгтэй. Тэр мэтчлэнгээр энэ бүхэн нэг дор хурах болмоо. Үүний үндэс нь урдын төрөлдөө бусдыг хорлсон муу үлийн уршиг мөн. Тийм учраас өөрийн чинь үлийн өөрийн боловсрол тул юуны тулд уурлаж үлдэх юм бэ? 400 бодтогоос дуртахад чадагч бэр Нисванисыг болгоодог. Нисванис луга барилдсан бодгал буюу хэмээн зарлигалсан мэд. Өвчтөн эмчээгээ цохих, галзуурсан хүү эцгийгээ дэлссэн ч эмч эцэг их хоёр өвчтөн болон хүүдээ уурлахгүйгээр галзуу өвчнийг нь ангаах арганд л хичээдэг мэд. Нисванисаар галзуурч өөрийн ирэхгүй болсон амьтанд хилэгнэлгүйгээр түүний Нисванисыг арилгах арганд хичээх хэрэгтэй. Бас галт төлвөөс өөрөө галд гараа хүргэсний уршиг бидтэй. Тиймд гал уурлах нь зохисгүй шүү дээ. Түүнчлэн та бүхэн бусад амьтдыг үдсний уршиг тул бусдад уурлах нь зохисгүй юм аа. Галын мөн чанар халуун бөгөөд түлэх мэд. Амьтдч гэсэн мөн чанараараа мунхарсан болоо. Тиймээс гал түлэгдэхийн цагт галд уурлах нь зохисгүй мэд. Амьтанд уурлах нь буруу юм. Тэр нь амьтны мөн чанар л юм. Мөн түүнд уурлах нь зохисгүйч тэд чинь намайг гинт хорлсон шүү дээ гэмээн огторгуугаас мөндөр орохын цагт огторгууд ч мөн уурлах ёстой бидтэй. Гэвч энэ нь утгагүй тул амьтанд уурлах нь зохисгүй билээ. Түүнчлэн таныг бусад зодож жанчин доромжлон муулах тэргүүтнээр бие сэтгэлийн зовлон учруулаас эргүүлж хариу өгч болохгүй л. Ингэснээр муу заяаны угийг бүтээлгүй уурын ерөндөгийг шүтснээр хүлцэж үлдэх хэрэгтэй. Бодитын явдалд орохугаас өдгөө өчүүхэн зовлон төдийч огт тэсвэрлэж чадахгүй атлаа тамийн зовлонгийн уг болсон уурыг яагаад эс буцаана вэ хэмээн зарлигалсан мэд. Бусад хорлох үед тэсвэрлэх нь хорлол үлдэж буй хүнд дадуулах болохоос тус хүргэж буй хүнд дадуулахгүй шүү дээ. Хорлогчид олшрох болбоос дадуулахын уг болон тэдгээр улсууд таны тэсвэрийг арвижуулахын нөхөр болж байна хэмээн санах хэрэгтэй. Жовижи Асангаваяд авир зам муутай нэгэн Азраяг цаг үргэлжид дагуулж явдаг байж л дээ. Чингээд бусад бээр Жовижид түүний салахыг айлтгсан тэрээр хариуд нь би бээр түүнд шүтснээр тэсвэрийн эрдмийг үүсэж байна шүү дээ хэмээн зарлигалсан мэд. Товчлбоос өөрийнхөө тусыг бүтээгч шарвааг нугуудч хорлох аваас тэд хүлцдэг юм аа. Тэгвэл их хүлгэнд ам авсан бид ч уурлаж яахан болох вэ? Тиймээс та бүхэн Арш Содвор Мравагийн түүхийг бас судлах хэрэгтэй юм аа. Зовлон хүлээн авах тэсвэр. Та бүхэн амгаланд эс тачаагаад ч зогсохгүй зовлон чимэгт үзснээр энэ мэт шүтэх хэрэгтэй. Номын тухайд идэлх бэрхшээл хатуужил, өвчин эмгэг, үл хүсэх дайсан, адаглаад хар дарж зүүдлэх зовлон тэргүүтэн гарсан ч урдын оюун судлахын үйст номлосон мэд тэр бүгдийг номын нөхөрт уруулах ёстой шүү. Тэгээд ч тэсвэр нь муу үлийг бардаг уг гэж санах түм. Мөн түүгээр жишээд бусдад нэгүүлсэнгүй сэтгэлийг төрүүлж оршлонгийн гмийг санах бодлыг арвижуулаарай.
Мөн та бүхэн зовж зүдэрхийн үед магттай муу заяанд амсах ёстой байсан зовлон өдгөө идэлж байгаад юутай сайн хэмээн баясаарай. Үлгэрлүүл цаазын ял авсан ялтан гараа цаазлуулахаас таслуулах шийтгэл хүлээх хүл уг цаазаасаа гитэлсэн тул баярлах болно. Басгүй хануур түүнүр зовлон шүтснэр хүнд өвчнийг ангаах мэт бид бүхэн номын тухайд бэрхшээл хатуужлыг идэх үедээ түүгээр муу заяаны тэсгүүе бэрх зовлон өдгөө идэлж байна. Юутай сайн хэмээх нь хэрэгтэй. Тэр үедээ та бүхэн зовлонгийн эрдмийг дурдаарай. Бодитын явдал орохугаас дуртахад басгүй зүдэг зовлонгийн эрдэм нь уйслыг төрүүлж омгийг арилга юу. Нэгүсэнгийг төрүүлэх бөгөөд хилэнцгийг цээрлэж буйнд бясалгах нь хэмээх зарлгалсан юм. Түүгээрч барахгүй бибээр маршид гарсан тул ор хоромж хоол унд тэргүүтэн тааруухан төдийгөөс илүү горилохгүй буй за. Мөн чанаргүй номын хувцас бинуад ор дэвсгэр тэргүүтэн багсаг төдийхнөр ханан мэдлэлтэй байх гих мэд худагтын дөрвөн зүйлд суралцж байгаа нь хувь сайтай байна шүү дээ хэмээн бэрхшээл хатуужлыг идлээрээ. Ингэснээр та бүхэн хүсэл өчүүхэн байх болио мэдлийг үүлдэх тэргүүтэн ариун явдлыг аривжуулахын орныг шүтснээр зовлон хүлээн авах хэрэгтэй. Хэрвээ та бүхэн тэр мэд үүлдэхгүй бол хоол хүнс эд таваар тэргүүтэн сайн сайхны хүсснээр тэдгээрийг аривжуулахын аргыг үүлдэх болно. Чингээд та нар номыг санахгүй бөгөөд энэ насны шимгүй ажил үйлдвэрийг үүлдэхээс хэтрэхгүй шүү дээ. Урд нэгэн модны худалдаачин бурхан багшийн айлдсан эрдэнсийн гуу санг олох гэмээн хорон түргэн түгээ юу. Хүчтэй хор юм шүү хэмээн зарлигасныг сонсчээ. Дараа нь тэрээр эрдэнсийн гуу санг олсноор баян задгалан болж гин. Хаан түүнийг баян болсон гэдгийг сонссон тул эд баялагийнх нь угшлыг асуусанд мөнөөх модны худалдаачин бээр хаанд худал өчжээ. Хаан түүний худал хийснийг мэдэж байсан тул модны худалдаачин цааслах гэж л үзв. Чингэтэл мөнөөх өгүүлрэн хор түргэн түгёв. Хүчтэй хор юм шүү хэмээн өгүүлсэнд хаан бээр түүнээс учир шалтгааныг асуусан гэдэг. Харин цаазлуулах гэж байсан ир болсон явдлаа хаанд нэгэнгүй ярьж гинэ. Түүн шиг эд хөрөнгө бол хор лугаа адил болоо. Тийм учраас бид мэтийн игэл даржин номын бор хуургууд хүсэл өчүүхэн бөгөөд ханам мэдлэлтэй байх бол цохилдог шалтгаан маань жигдэрх нь тэр. Богдлам 8 шав нарынхаа хамт ням нэнчин суух үедээ ердөө 9 цэм мөнгөтэй л байсан юм. Гэвч тэд нар хүсэл өчүүхэн ба ханам мэдлэлтэй байцгаасан болоо. Хэдийгээр тэдний хувцас хоол дэргүүтэн чанар муутай байсан ч тэдгээр нь анхааран авлагыг нь хорлоогүй юм аа. Түүнчлэн та бүхэн өөрийнхөө буйнаар олсон төгс идлэлээ ханам мэдлэлтэй байх хэрэгтэй. Мөн бусад таныг муушаах тэргүүтэн яруу бусыг өгүүлсэн ч тисэх ёстой юм. Басгүй биеэ цэгц шулуун болгож суухын бэрх хатуужил тэргүүтэн явдал бүрийн зовлон хүлээн аваарай. Түүнчлэн чухаг дээдийн 3-ыг дахиг тэргүүтэн номыг огоот барих дор шүтсэн зовлонгч бас хүлээн авагдсан. Дүрс гуа бус хийгээд чанаргүй хувцас өмсөх гоё ганган байхыг төвчилснээр хүслийн эрдмийг идлэхгүй амжиргааг шүтхийн зовлон хүлээн авах ёстой. Мөн буйнд хичээсний алжаалыг шүтэх зовлон хүлээн авах хэрэгтэй. Хэдийгээр бусдыг алуулахаас аврах нь өөрт чинь зовлонтой гэдгийг мэдсээр тисэж үлдэх тэргүүтэн амьтны тусыг үлдэх дор шүтсэн зовлон хүлээн авах тун. Арилжаа 8 хийгээд газар тариалангаар эд таваараа аривжуулах аргыг төвчснээр ажил үйлдвэрээс хагдсан дор шүтэх зовлон хүлээн авахын дэсвэр нь агуу их билээ. Номыг магадлах сэтгэлийн дэсвэр. Энэхүү төрлийн дэсвэрийг түргэн мөрд дэлгэрэнгүй зарлигалсан байдаг. Үүнд буйныг анхааран авлагын ансийг дадуулах, номыг цээжлэх, унших тэргүүтнийг үүднээс орон хийгээд орон бусыг авах, орхих. Чухаг дээд 3-ын эрдэм олох тухун бодийн худаг, түүнд зорчих мөр, бие үгүй аймаг сав хийгээд гүнзгий болон агуу ихийн утгыг шинжлэх, энэ үйсийн мөрийн зэргийн үг утгыг магадлах нь ч бас номыг
магдлахын бэлэг чанар болоо. Мөн дагсал ном хаялцах үеийн утгыг маглах нь ч энэхүү дэсвэрт орно. Дээрх 3 төрлийн дэсвэрийг анхных нь хорлол учруулах үед дэсвэрлэх, үлдсэн хоёр нь цаг үргэлж хүлцэх учиртай. Та бүхэн номонд сууж байхдаа ном хичнээн удаа үргэлжилсэн ч дэсвэрлэх хэрэгтэй. Мөн номыг нэгэн үзүүртэйгээр сонссноор утгыг нь тунгаах, чойрын ном хаялцахын үе биенийхээ явдал мөрөө хинамгаалснаар өлсөж сангахыг дэсвэрлэх ёстой. Түүнчлэн та бүхэн ном цээжлэх үедээ нэгэн үзүүрт сэтгэлдээ байх хэрэгтэй. Харин та бүхэн сүүлийн 2 дэсвэрийг адаглаад айлд гүрэм засал үйлдэх тэргүүтэнд бүрдүүлэх ёстой юм аа. Хичээнгүй бэлэг пирамид. Хичээнгүй ямарваа буйнд зоригдсон дуршил юм хэмээсэн мэт буйны ажил үйлдвэр дор дуршилтай байх нь хичээнгүй мөн чанар болоо. Энэ нь ямарваа буйныг эцэст нь хүргэх хамгийн дээд арга юм аа. Судрын чимгээс дурдвал буйны чуулганы дундаас хичээнгүй дээд. Тэр мэд түүн дор шүтснээр эцэстээ олмой. Хичээнгүй амгалантай оршихын дээд бөгөөд ертөнц хийгээд түүнээс хитэрсэн шидийг олдог. Хичээнгүй оршлонгийн явдлыг хүсснээр олмой. Хичээнгүйгээр машид ариун явдал лугаа төгсөх болмой. Хичээнгүйгээр эвдрэх, чуулганаас хитэрснээр гитлэхэл, хичээнгүйгээр бурхны дээд хутгийг олох болмой хэмээсэн түүгээр буйны бүгдийг дээд хийгээд бурхны хутгаас доошх бүхэн гарах болё. Төв үзэлд орхуугаас дурдвал эрдэн бүхэн хоцроолгүй хичээнгүйг дагах буйзаа хэмээн зарлигалсан мэд амны уншлах тэргүүтнийг үйлдэхийн цагт эцэст туйлдсан шил илжиг мэд үжүүн зан гаргаж үйлдэлгүйгээр буйны дуршил лугаа төгөлдөр болох хэрэгтэй. Та бүхэн эхний үед хичээнгүйг бага хэмжээгээр гарган байж эцэстээ уртсгаж дадууснаар агуу их болох ёстой. Хичээнгүй дор тотгорлож үйлдэгч 3 төрлийн залхуу бий. Хойш тавих залхуу. Ямарваа буйныг хойш тавихын эрхэнд алдснаар цаг үргэлж алгасрах болоо. Учир нь хичээнгүйг тойруулахыг зүрхнээсээ хүсэхгүй юм. Түүний ерөндөг нь чөлөө учрлын тус их түүнийг олгоёо бэрхийг дадуулах хэрэгтэй юм аа. Муу ажил үйлдвэрт шунах залхуу. Энэхүү төрлийн залхуу нь оолц хүндлэл, хуран үндсэн, алмаа яриа, газар тариалан худалдаа арилжаа, урлал, ноос ирэх, тэргүүтэн ертөнцийн ажил үйлдвэр хийгээд нүглийн үлэнд уйсахгүйгээр шунах буйзаа. Эдгээр дорд шамдахыг хичээнгүй гэж үл хэлмээ. Бид түүнийг дэмий зовир ядрал хэмээдэг бүлгөө. Түүний ерөндөгийг бодисодын явдлаас дурдвал хязгааргүй баясгалангийн уг болсон дээдийн номын баясгалан твцснээр зовлонгийн уг болсон нүгэл алгасрах тэргүүтэнд яагаад та баясаж үлдэнэ вэ хэмээсэн мэт орчлонгийн ажил үйлдвэр шимгүй бөгөөд зовлонгийн угийг санснаар муу ажил үйлдвэрт шунах залхууг буцаах хэрэгтэй. Мятрах залхуу. Энэ найдлын залхуун жишээлбэл над шиг хүн бурхны хутгийг бүтээж яах нь чадах вэ гэх юм уу? Эсвэл хамаг амьтны тусыг үйлдэж яах нь чадах вэ? Мөн толгой, хөл, гараа өгөх тэргүүтнийг над мэтийн хүн яалаа гэж үйлдэж чадах билээ дээ хэмээснээр мятрах бүлгөө. Түүний ерөндөг дор бурхны номын зөвхөн нэг сэдэв болох чөлөө учрлыг олохуяа бэрх. Адилын зоригдлын аймгийг насан туршдаа судлах дор тэсвэрлэх болно хэмээн санах ёстой. Мөн ертөнцийн тусгүй ажил үйлдвэрт их хичээлийг үүсгэснээр худалдаа арилжаа тэргүүтэн өчүүхэн ашиг хонжоо төдийхний тухайд бэрхшээлийг тэсвэрлэж чадаж байна шүү дээ. Хэрвээ бид бүхэн бурхны утгыг бүтээхийн тухайд хичээнгүйлэн шамдаж үйлдэх болбоос түүнийг магдтай бүтээж чадна хэмээн санах хэрэгтэй юм аа. Басгүй бодисодвагийн явдал орхуугаас дурдвал Библиэр яахан бурхан болох вэ хэмээн шантран зүрхшээж бүү үлдэгтэн тэр адилыг түүнчлэн эргэсэд бээр үннээр зарлигалсан шүү дээ. Шумуул, зүгий, батхан хийгээд түүнчлэн хорхоор шавж тэргүүтэн их хүчээлийн хүчийг үүсгэснээр олоход бэрхж хандсшгүй бодийг олсон байдаг. Энэ адилыг хүмүүний язгуур төрсөн нөр тус хийгээд хорлол хоёрыг мэдсэн учраас хэрвээ бодийн явдлыг орхихгүй гэмээн хэрвээ
бодийн явдлыг орхихгүй гэмээн бодийн гутгийг яахан олохгүй байх л хэмээн зарлигласан мэд. Манай бурхан багш зүгийч хүртэл бурхан болно гэж айлдсан болоо. Тэгвэл над мэд хүмүүний төрлийг авсан бөгөөд ярьж ойлгож чадна шүү дээ. Тиймээс бурханы гутгийг олохгүй байна гэж байхгүй биз дээ. Гисэн хэдий ч би толгой, хөл, гараа өгөх тэргүүтэн бэрхшээл хатуужлыг үйлдэж чадахгүй л дээ гэмээн бодисодын явдлаас ингэж тайлбарлажээ. Хичээлийг бүтээсэн атал хөл гар гэх мэт өглөгийг өгөх ёстойч айж байна гэмээн хүнд хөнгөний ялгааг сайтар ис ялгаснаас мунхарсан тул хүний аим шиг барагдхал ногооны зутан тэргүүтнийг өгснөөр бурхан анхлан хичээлийг зохиосон юм аа. Тэр мэд дадуулснаар өөрийнхөө биеийг ногооны зутан мэд үзэх оюун төрхийн цагт өөрийнхөө бие мах тэргүүтнийг өгөх нь яахан хэцүү байх вэ дээ хэмээн зарлигласан мэтээ. Эхлээд бага хэмжээгээр дадуулан байж эцэстээ толгой, хөл, гараа ногооны зутанг өгөх лугай адил болмоо. Нэгэнд та бүхэн тэр хэмжээнд хүрээс өглөг дор бэрхшээлгүй болох агаад түүнд дуршлыг үүсгэх болно. Бурхны эрдэм хязгааргүй тул бүтээхэд бэрх бөгөөд түүнийг бүтээгч мөрөн гүнзгий бөгөөд хязгааргүй бүлгөө. Хэрвээ бид бүхэн түүнийг бүтээх ахвал магттай болж чадна хэмээн санах хэрэгтэй. Гэвч амьтны тусын тулд муу заяанд одох тэргүүдний бэрхшээлийг үлдэж чадах болоо да хэмээвээс бодисодын явдалд орохугаас хилэнцгийг дэвтсэн тул зовлон үгүй. Мэргэн тул ис баясах үгүй л хэмээн зарлигласан мэд. Амьтны тусын тулд нэрмэлтгүй там оршихнооч өөрийнхөө хилэнцгийг дэвтсэн тул үйлдээгүй үйл үгээ ис учрах лугай адил хэмээн айлцсан учиртай. Ийм учраас та бүхэн тэнд баясгалангүй байхын агаад арилсан оронд одох лугай адил хэмээн санаарай. Үүнд 3 төрлийн хичээнгүй бий. Хөө хуйг мэд хичээнгүй. Ламын тахилаас амтэн нижгээдийн тухайд нэрмэлтгүйн галын дотор далай мэд галавт оршихнооч нэгүүлсэнгүйгээс ис уйсаж бодийн дээдэд хичээснээр хичээнгүй бэлэг пирамид төгсөх дор ажиллануу хэмээсэн мэд. Амтэн нижгээдийн тухайд өдий 100 мянган галавт тамийн галд оршихнооч тэсвэрийн санснаар дадуулах хэрэгтэй. Тарнын үйст та бүхэн өөрийнхөө талаас тэр мэд тэсвэрлэж чадахч амьтны талаас зовлон нь өн удаан тул усанд живж буй хайрт хүүгээ зовлонгоос нь түргэн салгахыг хүсхийн оюунаар тарныг ханцшгүй мөрд орох ёстой юм аа. Хөө хуйг мэд хичээнгүй нь энэхүү үйст өөрөө амьтны тусын тулд нэрмэлтгүй тамд оршихнооч тэсвэрлэх сэтгэлийг судлах юм. Тэгвэл дунд төрлөختний үйст өөрөө зовлонгоос гэтлэхийг хүсэх оюуныг үүсгдэг тул энэ хоёр чинь харшилж байгаа юм биш үү хэмээн харшлахгүй болоо. Яагаад гэвэл бодисодва нугууд ч бас үйл Нисванысын эрхэнд муу заяанд хүрэхөөс айдаг учиртай. Хэрвээ тэр мэд муу заяанд хүрэхүүл бусдын тусыг байтугай өөрийн тусыг ч бүтээж чадахгүй шүү дээ. Чухамдаа бодисодва нугууд оюун судлахыг судлан баймаачин чухам эс айхын батыг олсноор нэгүүлсэнгүй хийгээд ерөөлөн ирэхээр тэнд төрхийг таалснаар дуршлыг үүсгдэг ажээ. Тэнд зовлон хийгээд сэтгэлийн амгалангүйг өчүүхэн ч амсдаггүй болоо. Бусдын тусын тулд бэрхшээлийг амсах, ном доройтсон үед зөнх олны эс бүтээх зоригдлыг бүтээх нь хөө хуйг мэт хичээнгүй дор суралцаж байгаа нь тэр хэмээн зарлигласан юм аа. Буян номыг хураах хичээнгүй. Энэхүү төрлийн хичээнгүй нь хураах, арилгах, тахил өргөх 6 бэлэг пирамидыг анхааран авах дор хичээх тэргүүт юм аа. Дараагийн хичээнгүй нь амьтны тусыг үлдэх хичээнгүй. Энэхүү төрлийн хичээнгүй нь шавийг хураах 4 арга адилын хичээнгүй аж ахуй. Мөн амьтны тусыг үлдэх санвар лугай адил дор суралцах мөн. Сүүлийн 2 хичээнгүй
хойд хоёр санваар мөн сүүлийн хоёр тэсвэр тэргүүт нь ялгаа үгүй агаад холилдсон мэд үзэгдэвч нэгэн суурин дээр баясах, бүтээхийг хүсэх, үл цохилдох зүгийг төвчих хүслийн хувь нь тус тусдаа холилдоогүй байгаа болоо. Тиймээс үүсгэлийн зэргийг тасалгаа мэтийг дадуулахын зэрэгцээ бодийн сэтгэлийг үүсгэх гэмээн 6 бэлэг пирамидыг зургууланг нь бүрдүүлснээр анхааран авч байгаа хэмээн зарлигласан буй за. Чингээд Пуванха гэгэмбэр самади хийгээд бэлгүүний 2 бэлэг пирамидын мөн чанарыг нь танин барих төдий зохиосноор тэр хоёрыг тус тусад нь дэлгэрүүлэн номлох болно хэмээвэ.